Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй сая 400 мянган хүний ахуй амьдралтай холбоотой чухал тогтоол шийдвэрүүд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчдийн хуралдаанаас гардаг. Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2 удаа хуралдаж 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн хуралдаан 1 удаа болж 2 асуудлыг хэлэлцлээ. Эдгээрээс амьдрах орчныг сайжруулах, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал шийдвэрүүдийг бид энэ удаагийн нэвтрхийн цаг нэвтрүүлгээр хүргэхэд бэлтгэлээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлдах барилгын материалын захыг нүүлгэж Налах дүүрэгт барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулсан байдаг. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт тус паркийг түшиглэн барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв Налах олон улсын ачаа тээврийн паркийг төрийн хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулах шийдвэрийг хэрэглэгчид гаргалаа. Тус шийдвэрийн хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлснээр 20 мянган хүн тогтсон ажлын байртай болж жилд 20-30 тэрбум төгрөг татвар хураамжаар улсад төвлөрөх онцлогтой. Үүнээс гадна Улаанбаатар хотын 1200 га талбай чөлөөлөгдөж, ногоон байгууламж энэ хэрээр нэмэгдэх юм а. Нийслэлийн Налах дүүрэгт барилгын материалын үйлдвэр технологийн паркийг нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрээр байгуулсан байдаг. За ингээ өнгөрсөн хугацаанд нийтдээ нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг, улсын төсвөөс 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цахилгаан хангамж, сайжруулсан зам, байгаль орчны наривчлсан үнэлгээ, усан хангамж гэх мэтлэнгээр дэд бүтцийн маш олон ажлуудыг хийж гүйцэтгсэн. За ингээд энэ парк маань үйл ажиллагаа явуулж гисэн цагаас өнөөдрийн хүртэл нийтдээ 71 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг хүлээж авсан байгаа. За үүнээс яг одоогийн байдлаар 27 аж ахуй нэгжийг гэрээ байгуулж хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлсэн. Тэгээ яг өнөөдрийн байдлаар бол 6 компани яг бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд явж байгаа. 2 аж ахуй нэгж нь бол үйл ажиллагаа эхэлсэн, нийтдээ 85 иргэдийг тогтмол ажлын байраар хангасан явж байгаа. Материалын үйлдвэр технологийн паркийг түшиглээд нэгдүгээрт барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдааны төв, хоёрдугаарт Налах олон улсын ачаа тээврийн парк гэсэн 2 зүйлийг байгуулахыг одоо дэмжлэг үзүүлж ерөнхийдөө тогтоол нийслэл баталж өгөөч гэсэн ийм байдлаар асуудлыг оруулж ирж байгаа. Тэгээд энэ 2 төслийг бол бид нэр төр болон хувийн хвшлийн түншлэл хэлбэрээр зохион байгуулах боломжтой байж байгаа. Тэгээд энэ нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээс дэмжсэн шийдвэр гарчвал бид нар холбогдох дараагийнх нь сонгон шалгаруулах болон хувийн хвшилтэйг хамтран ажиллах ажлыг зохион байгуулах боломжтой байгаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан онцлог нэг шийдвэр нь концессийн зүйлийн жагсаалтад 18 төслийг нэмж оруулсан тогтоол байлаа. Налах дахь барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркын цэвэрлэх байгууламж, эмээлт дэх аж үйлдвэрийн паркын хэсэгчсэн бүтээн байгуулалт, урт цагааныг шинжилэн барих төсөл, алслагдсан байршлуудын автобусны болон таксины зогсоол барих ажил үүнд багтсан. Мөн Улаанбаатар хотын хэтийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэх, үйлдвэрчний эвлийн гудамжийг наадамчдын гудамжтай холбох босоо тэмдгийн зам тавих ажил мөн энэ зүйлийн жагсаалтанд орсон юм а. Түүнчлэн үндэсний цэцэрлэг түрээлэнд 460 автомашины зогсоолыг концессор байруулах, гэрээ байгуулах эрхийг тэргүүлэгчид холбогдох албаныхан долголоо. Авто зогсоолын бүтээн байгуулалтын хүрээнд дугуйн зам тогтцол бүхий хэсэг байгуулна. Сонгон шалгаруулалтанд тэнцэж ажил гүйцэтгэх эрх авсан компани дээрх бүтээн байгуулалтыг өөрсдийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ. Нэмэгдүүлэх гэдэг нь бол та бидний бас нэг эрхэм зорилго шүү дээ. Тэгээ нөгөө талдаа ажлын байр бий болно. Бас нэг аж ахуй нэгж өөрөөр хэлбэл бизнесийн эдийн засгийн өгөөжтэй байна гэдэг нь өөрөө сайн мэдээлэл гэж ингэж харж байгаа шүү дээ. Тэрийг нь хууль журмын дагуу олон түмэнд нээлттэй ил тод шударгаар зохион байгуулах нь тэр албаа агчдын үүрэг. Концессийн зүйл бол ер нь нэмэгдчихлээ байвал сайн шүү дээ одоо. Тэгээ хувийн хвшлийнхэнд боломж олгож байна гэдэг бол энэ сайн мэдээ гэж ингэж харж байгаа тэргүүлэгч нараа бүгдээрээ бид нар тийм саналтай байна. Энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан ажлын биелэлт өнөөдрийн байдлаар 57% үргэлжилж байна. Зарим ажлаас дурдвал газар олгох үйл ажиллагааг тэгш шударга байх зарчмыг ханган захин бэржээр өнгөрсөн хугацаанд 3 удаа дуудлага хуралдаа зохион байгуулжээ. Ингэхдээ нийтдээ 12 байршлын 5.5 га газрыг худалдаж, үүнээс нийслэлийн төсөвт 259 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шинээр 38 байршлын 130 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ.
газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж буй нэмэлт өөрчлөлтийн тал дарах мэдээллийг нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Инх Манлайгийн тодорхойлгоос хүлээн авна. 2019 оны 12 сард 2020 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан. Тэгээд энэ он гарснаас хойш тийм ээ мэдээж улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд дээр газрын асуудал шийдэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Тэр цаг хугацаанд нь бол одоо тухайн газрынх нь одоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлынхын зураг төсөл нь батлагдаагүй, төсөв нь батлагдаагүй ийм шалтгаан нөхцлүүд байсан. Он гарснаас хойш эдгээр асуудлууд нь шийдэгдээд тэгээ газрын асуудлыг шийдэх гэхээр мэдээж одоо бид хүн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зайлшгүй тусгаж ээж шийдэх ийм журамтай байдаг, хуультай байгаа. За мөн бас хоёрдугаар тэгэхээр бид нар бас төсвийн орлогыг бүрдүүлэхдээ газрын алба за хариуцлагатай ажиллах хэрэгтэй байгаа. Тийм учраас энэ жил бас төсвийн одоо төлөвлөгөөг нэлээд өндөр дүнгээр баталсан. Тийм учраас энэ газрын цахим дуудлага худалдааг сүүлийн үед бид хүмүүс амжилттай зохион байгуулж байгаа. Тэгээ энэ цахим дуудлага худалдааны байршил тухайн одоо 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цөөн буюу 47 байршил дээр батлагдсан. Одоогоор бид хүмүүс 17 байршил дээр тухайн дуудлага худалдаагаа зохион байгуулад 200 гаруй сая төгрөгийг одоо нийслэлийн төсөвт төвлөрүүлж байгаа. Цаашдаа бол энэ байршлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тийм учраас одоо бид хүмүүс энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эдгээр байршлуудыг бас нэмж батлуулсан ийм асуудал байгаа. За мөн нийтийн эдлбэрийн газруудыг иргэд оршин суугчид нийтийн эдлбэрийн газрыг бүртгэж аваач тийм ээ баталгаажуулж өгөөч хамгаалтанд аваач гэдэг хүсэлтүүдийг тавьсан. Мөн иргэдийн хурлын төлөөлөгч нар ч гэсэн ийм асуудал тавьчихсан. Тийм учраас Улаанбаатар хотын одоо нийтийн эдлбэрийн газруудын тоог нэмэгдүүлэх талаар дахиад бас шинэ байршлуудыг энэ дээр бас баталж байгаамаа. За мөн бас одоо нөхөн олгортойгоор газар чөлөөлөх асуудал байдаг. За энэ бас байршлуудаа нэмж батлах ийм одоо газрын албаны өмнө тийм ээ зайлшгүй шаардлагатай гэсэн асуудлуудаа сая нэмж одоо батлууллаа. Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын 5 тухтай амар цугаалах чөлөө цагаа зөв боловсрон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Баянгол, Баянзүрх, Хан улс, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Туул, Сэлэв, Дундголын иргэд дагуу цэцэрлэг төрөл ногоон байгууламж бүхий талбай байгуулах тогтоол баталлаа. Тодорхойлбол Туул, Сэлэв, Дундголын иргэд дагуу 18 байршилд амар цугаалгын бүс байгуулнаа. Тус бүтээн байгуулалтыг мөн төр хувийн хвшлэн хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэнэ. Энэ ажлын хэсгийн хүрээнд бол энэ туулгалын сав газар болон одоо энэ байгалийн тусгай хамгаалалтаа улсын тусгай хамгаалалтаа газрыг одоо экологийн тэнцвэр байдлыг нь хангах, за усны ундрагыг нэмэгдүүлэх, за мөн одоо нуур цөөрөн байгуулж гүний усны одоо тэжээглэлийг нэмэгдүүлэх, цэвэр усныхаа одоо их үүсвэрийг бий болгох гэсэн ийм чиглэлтэй зорилго чиглэлтэй энэ ажил маань явагдаж байгаа. За нөгөө талаас гэх юм бол хүүхд залуучуудад зориулсан байгаль экологийн боловсрол олгох, за амралт цугаалгын бүс байгуулах ийм ажлууд маань хийж байгаа. Мөн одоо мэргэжлийн хөл бөмбөгийн талбай, сакс волейболын талбай гэх мэтчлэн тий мөн одоо бага насны хүүхдүүдэд зориулсан биеийн хөгжлийг нь хангах зориулалт бүхий бас тоглоомын талбай, за мөн одоо усан оргилуур тий аялгууд тусан оргилуур, за 250 одоо машины зориулагдсан талбай гэх мэтлэнгийн ийм байгууламжууд байгуулна. Туул, Сэлэв, Дундголын урсацыг нэмэгдүүлнэ гэдэг бол маш аш холбогдолтой ийм ажил. Маш өндөр зэргийн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл цэнхэр алтаа бид нар цаашдаа яаж одоо өөрсөнтэйгээ хамт байлгаж ажиллаж амьдрах вэ гэдэг талаар яригдах ёстой юм чухал зүйлээ. За эхнийх нь бол ямар ч байсан эдгээр голуудын дэргэд одоо иргэд олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тоглог орчин бүхий ийм одоо орчин бүрдүүлэх ажлыг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд ингээд бас хамтар зохион байгуулъя гэдэг саналыг оруулж ирж байгаа юм байна. Хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Улаанбаатар хотын тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх энэ одоо зорилго бол хамгийн чухал зорилго шүү. Бидний одоо өөрөөр хэлбэл туулгалын иргэд дагуух тэр орчин нөхцөлийг тогтчулж чадахгүй байгаа, тийшээ зарцуулах хөрөнгө мөнгө байхгүй байгаа энэ үед хувийн хвшил санаачлаг гаргаад бизнесийн зарчмаар мэдээж тэд нар эдийн засаг бизнесийн өгөөж харна. Хот юу харах вэ гэвэл хотод одоо өөрөөр хэлбэл хичнээн ажлын байр бий болж байна гэдэг нэг том өгөөж харна. Хэдэн өрх, хэдэн залуу гэр бүл орлоготой болчих уу гэдэг тэр өгөөж харна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар танд хүрлээ. Хот төлөвлөлтийг сайжруулах Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чухал тогтоол шийдвэрээс энэ удаагийн дугаартаа бид дөрвийг нь онцлон хүргэлээ. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.